Иймэрхүү микропластик гэдэг нь 1 микрометрээс 1 миллиметр хүртэлх жижиг хомцруудыг хийдэг. Энэ нь хүний биед хүртэл илэрсээр байгаа билээ. Бид үүнийг зохиохын тулд яг юу хийх ёстой вэ? За сайн байна уу? Сайн байна уу? Та ингээд өдөр тутамдаа ингээд хэрэг хонцор сав ашигладаг вэ? Хонцор савыг нэг их ашиглахгүй байхыг хичээдэг штэ. Хонцор бол нэг ашигладаг өдөрт. Усны саваа ер нь ашиглаа явдаг төлхөөдөө. Ашиглагдаад байна л да. Угаасаа нөгөө ундаа уух ч юм уу те гаднаас юм худалдаж авахар чи ихэнх нь хонцор савтай байгаа штэ. Тийм болохоор ер нь хэрэглэгдээд байгаа байхгүй. Та одоо ингээд дэлгүүрээр худалдан авах гэхдээ гэрээсээ юм даавн тар авдаг эсвэл зүгээр дэлгүүр зардаг гялгар торыг авч хэрэглэдэг үү? Ерөнхийдөө голдоо гялгар ут ашигладаг. Цаанаас нөгөө нэг ууд худалдаж авахар угаасаа гялгар ут байдаг штэ те. Тэгэхээр ер нь худалдаж авч байгаа учраас гялгар ут яалч ашигладаг. Тороо гэрт бол тор байдаг. Аваад гарсан үед бол тэр торон тэгээд марцсан байх юм бол гялгар тор авдаг. За тэгвэл үүнийг багасгахын тулд яг юу ивэл зүгээр гэж бодож байна? Ер нь бол цаас ут хэрэглээл нэгдээс ингээд угаасаа байгаль захирлууд хэрэгцээ гэдэг утгаараа тий. Угаасаа гялгар ууд чинь тэгээд нөгөө нэг хог хаягдал угаасаа дэлхийд нөгөө нэг уусах юугаараа айгу удаан гэдэг шүү дээ. Тийм болохоор аль болохоор гялгар уутыг хэрэглэхийн оронд цаас ут илүү байвал зүгээр юм болоо гэж боддог. Ховцын оронд энэ шилний хичээл ч юм уу тий илүү төлөв хэрэглээсэй гэж боддог шүү дээ. Ер нь бол дэлгүүр хэсэгтээ бол ер нь бол гялгар тор биш зүгээр даавн тор. Бас нэг юу нь бол зүгээр усны сав аваа явах нь илүү зөв гэж боддог. За баярлалаа. За баярлалаа. За. Тулгарчаа өдөр бол над хонцор саваас уудаг. Энд чинь хямдхан тэгээд дараа нь ууш дуусныхаа нарыг дүүргээд эсвэл хайчж болдог амархан штеп. На хомцор сав чинь задрангуудаа микропластик болдог чи мэдхүү? Тийм үү, микропластик гэж юу юм? Микропластик гэдэг нь Би чамд ойлгуулахын тулд жижиг үг ашиглаж тайлбарлая. Микропластик нь байгаль орчны хамгийн том сорил юм. Хонцор хэрэглэн дэлхийд даяар асар том хэмжээний хог хаягдлыг үүсгэдэг бөгөөд энэ нь экологийн тэнцвэрийг алдагдуулж байгалийн амьдралд маш сөргөөр нөлөөлдөг. Цаашаа явахаас өмнө асуух асуулт байна уу? Сүүлийн жилүүдэд байгаль орчин хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул занал учруулсан чимээгүй дайсан бидэнд гарч ирж байна. Энэ бол микропластик. 5 мм-ээс жижиг хэмжээтэй хунцрын өчүүгэн хэсгүүд юм. Тэд далай тэнгис хөрс шороо бүр бидний амьсгалж буй агаарт хүртэл нэвтэрч хаа сайгүй тархан оршиж байна. Хүн төрөлхтөн микропластикийг өдөр бүр ус хоол, агаар гэд бүхэл замаар мэдгүйгээр бидээ шингээж байна. Судалгаагаар бидний эддэг загас нялцгай битэн бүр 70-ын досонд хүртэл микропластик агуулгадгийн тогтоогджээ. Нэгэн судалгаанд дурдсанаар насанд хүрсэн жил бүр зөвхөн давсаар дамжуулан ойролцоогоор 2000 ширхэг микропластик хэрэглэгддэг. Хонцор сав, гоо сайхан, бүтээгдэхүүн, ахуй зүйлсээс ялгарх химийн бодисууд бидний биед нэвтэрч дааврын тэнцвэр алдагдах, жин нэмэгдэх, нөхөн үржихийн чадвар буурах, хор тавдар үүсгэх эрсдэл агуулж байна. Гэвч эдгээрээс хамгийн авшигтай нь бид одоо хүртэл микропластикийг хүний биед үзүүлэх бодит нөлөөг бүрэн утгаар нь ойлгоогүй байна. Тиймээс илүү гүнзгий судалгаа хонцрын хэрэглээг бууруулах бодит алхмууд бидэнд яг одоо хэрэгтэй байна. Хонцор бол байгаль байхсгүй зүйл. Тиймээс улс орнууд байгууллагууд хувь хүмүүс нэгдэн хонцрын хэрэглээг багасгаж дахин ашиглах, байгалийн хамгаалах замаар илүү ногоон ирээдүг рүү шилжих цаг бидэнд яг одоо ирээд байна. Бид бүгд хувь хүн байгууллага улс орон гэлтгүй нэг зорилгоор нэгсэн нийлэх ёстой. Хонцрын хэрэглээг багасгах, дахин ашиглах, байгалийн хамгаалах нь бидний ирээдүгээ хамгаалж үр хойштоо сайхан ирээдүг бэлэглэх боломжийг бидэнд олгож өгдөг. Микропластикийн тухай мэдлэгийг энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар түгээв. Багчуудын нүдэнд гэрэл гялалцсан шиг сонирхолтой мэдээлэл хүргэсэн бидний хамгийн сайхан амжилт байлаа. Энэ жижигхэн үйл нь тэдний сониуд зүрхийг сэргээж байгаль орчинд хариуцлагатай хандах талаар анхны ойлголтыг түгээсэн бидний хувьд үнэхээр онцгой мөч болсон юм аа. Микропластикийн хэрэглээг багасгах